Боловсрал шинжлэх ухааны яам. Байгаль орчин аялал жуулчлалын яам. Швейцарын хөгжлийн агентлаг. Тогтвортой хөгжлийн боловсрал 2 төсөл. Доктортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачлах түншлэл гэсэн үндэсний хэмжээний виртуал чуулган тун утгагүй болно. Үүнтэй холбоотойгоор бид бас зочноо урьж ярилцж байгаа юм аа. За өнөөдрийн зочин бол боловсролын үнэлгээний төвийн алхам мэрэгчлэн Батсөх, танд баярлалаа. Доктортой хөгжлийн боловсрол гэдээ ярихаар бидний нэг мэддэг юм шиг мэддэггүй юм шиг ийм одоо нэг агуулга утгаснаа харагдаад идэг л да. Тэгэхээр ерөнхийдөө доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн өмнөх төслөөс одоо ялгаатай нь юу вэ тийм ээ? Дээрээс нь доктортой хөгжлийн боловсрол гэж юм яг юу хэлээд байна вэ? За доктортой хөгжлийн боловсрол 2 төсөлгээд өмнө нь бас доктортой хөгжлийн боловсрол гэдэг нэг төсөл нь хэрэгжсэн. За тэр нэг төсөл гэсэн тийм тодтгол хаяг сараахан байгаагүй юм. Хоёр дахь шатны төсөл хэрэгжиж байгаа учраас энийг нь доктортой хөгжлийн боловсрол 2 төсөл гэж авчиж байгаа. За нэг төсөл бол юуны 2013-аас 18 оны хооронд хэрэгжсэн. Швейцарын хамтын амжилтны байгууллага Монгол Засгийн газар хоорондын гэрээ хэлцээр байгуулагдаад за нэг төслийн хувьд бол ерөнхийдөө доктортой хөгжлийн боловсролын мэдлэг ойлголт, чадвар, хандлага энэ юмнуудыг бол одоо нийтэд хүргэх, таниулах зорилготой. За энэ зорилгын үндсэндээ биелүүлсэн гэж үзээд нэг төсөл бол өндөрлсөн. За хоёр төслийн хувьд бол доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хувьд бол энэхүү одоо бий болсон одоо суур баазтайгаа түшиглээд иргэдэд доктортой хөгжлийн боловсролын одоо дадал чадварыг бий болгох, тийм ээ үндэсний хэмжээний одоо юуны доктортой хөгжлийн төлөөх байгууллагуудыг бэхжүүлэх гэдэг ингээд суур баазаасаа их аваад ингээд хэрэгжиж байгаа ийм төсөл байгаа юм аа. Танай байгууллагын хувьд бол доктортой хөгжлийн боловсрол төслийг хамтран хэрэгжүүлэгч боловсролын үнэлгээний төвийн хувьд бол дэлхийн том хичээл доктортой хөгжлийн боловсрол гэсэн ийм салбар хуралдаанд оролцож энэ хуралдааныг зохион байгуулж байгаа тийм ээ. Тэгэхээр нэрнээс эхлээд сонирхолтой байна л да. Дэлхийн том хичээл бол доктортой хөгжлийн боловсрол гэсэн агуулгатай ийм нэр байх юм тийм ээ. Энэ чуулга үндсэндээ 6 салбар хуралдаан үйл ажиллагаа, товлсон үйл ажиллагаа гэж ингэж нэрлэж байгаа. Зохион байгуулагчдын зүгээс одоо 6 товлсон үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа. За хоёр дахь чиглэл нь бол энэ дэлхийн том хичээл доктортой хөгжлийн боловсрол гэсэн ийм одоо нэр хаягтай явж байгаа. За манай байгууллага болоод Багшийн мэргэжилтэд дэвшүүлэх институтийн гэсэн хоёр байгууллагын одоо хамтын хүчин чармайлт төрийн үйл ажиллагаа хэрэгжиж байна. За дэлхийн том хичээл гэдэг энэ бол яг нэрнээс эхлээд сонирхолтой нь мэдээж их том одоо хичээл байх нь гэж ч одоо хүмүүсийн үзгээр харж болно тийм ээ. World Largest Lesson гэж одоо ийм формат загвар юм. За хичээлийн яг зүгээр агуулгын талаас тэр хичээлийн өөрийнх нь агуулгын талаас тэр дэлхийд даяар түгээн дэлгэрүүлэх гэж байгаа зорилгынхаа үүднээс тэр энэ дэлхийн том хичээлсэн загвар бол ЮНЕСКО-гоос анх боловсруулж бий болгосон ийм загвар. За тэгээ энэ дээр бол доктортой хөгжлийн ойлголт тэгэл одоо байгаль орчны тухай асуудал, гендерийн тухай асуудлууд гэх тийм ээ доктортой хөгжлийн боловсролын хүрээнд яригддаг олон сэдвүүд, эдгээр сэдвүүдийг одоо багтааж тусгасан хичээлийн арга зүй загварыг бий болгох, за насны ангиллаар төвшнөр бий болгох, үүсгэх, за үүнийгээ дэлхийд яар түгээн дэлгэрүүлэх гэсэн ийм зорилготой юуны доктортой хөгжлийн боловсролыг дэмжин ажиллаж байгаа олон арга хэлбэрүүдийн нэг гэж ойлгож болно. Оролцогчид бол одоо яаж оролцох юм боломжтой? Оролцогчдын хувьд бол яг ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн байгууллага шүү дээ тийм үү? Ихтэй сургуулиуд гэдэг ингээд оролцогчдын хувьд бол ерөнхийдөө дан боловсролын байгууллагуудад түшиглэж байгаа. Багш нар, сургуулийн менежерүүд гэдэг ингээд юунда дандаа боловсролын байгууллагын ажилтнуудаа түшиглээд тэгээ энэ хичээлийг одоо бий болгох үндэсний хэмжээнд хичээлүүдийн загвар төлөвлөлтүүдийг аваад түүнийгээ дахин юуны одоо мэргэжилтэд дэвшүүлэх институтийн мэргэжилтнүүд бидгүүд тийм ээ дахин энэ хичээлүүд дээрээ зөвлөгөө тусламж өгөөд тэгээд сайжирсан илүү сайн болсон энэ хичээлүүдээ эргээд цааш нь юуны доктортой хөгжлийн боловсролыг дэмжих платформ үүсэж байгаа. Энэ дээр хэд хэдэн баримтчуудыг би хэлье тийм үү. Тухайлбал одоо юу гэдгийг Монгол улсын АСЕАР 2050 байна. Доктортой хөгжлийн боловсрол 2 төсөлд хамрагдаагүй ч гэсэн яг энэ чиглэлээр одоо сонирхож байгаа сургалт үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа ийм олон нийтийн хувьд бол танаа энэ цахим
хуралд яаж оролцож болох вэ? Мэдээллийг яаж авах боломжтой вэ? Дэлхийн том хичээл дээр ирсэн сайн хөтөлбөрүүд, төлөвлөгөөнүүд ирнэ тийм үү. За эднэрийг нээлттэйгээд интернетэд ECDC гэмээр интернет платформ үүсгэж байгаа. Энэ дээр байршуулна. За ингэхээр бол энэ олон нийтийн хувьд бол энэ дэлхийн том хичээл гэсэн энэ доктортой хөгжлийн дэлхийн том хичээл доктортой хөгжлийн боловсрол гэсэн энэ хөтөлбөрүүдээс л үзэж харах танилцах бол бүрэн боломжтой. Оролцогчдын хувьд бол энэ дээр бол багш нар бол ганцаарчлаад оролцож болно. За хамтын хичээлээр интеграц байдлаар оролцож болно. За ихтэй сургуулиудын багш нар, сургуулийн өмнөх боловсролын багш нар гэдэг ингээд энд бол манай боловсролын салбарынхаа түвшиглээд өргөн хүрээнд энэ дэлхийн том хичээл гэсэн энэ товсон үйл ажиллагаа хэрэгжиж байгаа. Ямар нэгэн хязгаарлалт бол яг оролцогчдын хувьд тоо хэмжээ шүү дээ. За яг зүгээр тоо хэмжээнд дээр л хязгаарлалт гэдэг юм бол байхгүй. Нийслэл одоо дүүргийнхаа боловсролын газрынхан арга зүйч нар тодорхой багуудтайгаа бид нар хамтаад наан 360 хичээл эхлээд татж авна. Түүнийгээ дахин хилцүүлэг зөвлөмжүүдээр сайжруулад сүүлд нь 110 хичээлийг интернетэд онлайн дээр байршина. За энэ 110 гэдэг тоо бол сургуулийн өмнөх боловсрол дээр бол 20, бага боловсрол дээр 30, дунд дээр 30, суурь боловсрол дээр ахлах дээр 30 гэдэг ингээд 110 шилдэг хичээлийг бол шалгаруулж авах ийм зорилготой байгаа юм. Шалгаруулах нөхцлүүд нь бол ерөөсөө л доктортой хөгжлийн боловсролын мэдлэг, чадвар, хандлага эзэмших, доктортой амьдралын хэв маягт суралцах, зан үйлд суралцах гэдэг түүнийг хувирган өөрчлөх гэж байна. Эдгээр шаардлагуудыг л одоо тусгасан үр дүн өгөх үйцээр тийм ээ ингэж тусгаад ингээд ирч чадвал бидний зорилго биелнэ. Тэгээ эн чинь багууд энэ төр ингээд ороод ирнэ. Энд дээр чи сургалтын менежерүүд энэ төр ороод ирнэ. Нэг өсөндөө доктортой хөгжлийн боловсролын мэдлэг, чадвар, хандлага одоо энэ бүх юмныг суралцагчтай хүргэх нэг өсөндөө сургалтын менежмент бий болж байна гэж ингэж харж болно. Үндэсний бодлогын бичиг баримттай яаж уялдаж байна? ЮНЕСКО-гоос баталсан баримтчүүд байна. За энэ ч том хугацаас өсвөлээд ингээд тийм ээ одоо 2050 байна. 2018 онд доктортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр батлагдсан. Тэгээ энэ олон баримтчүүдийн хэрэгжилтүүд зарим нь эхэлж байгаа. За заримуд нь ингээд тодорхой төлөвлөгөөний дагуу явж байгаа. Энэ одоо бодлогын баримтчүүд болоод энэ зорилтуудынхаа хэрэгжилттэй ингээд явж байгаа энэ цаг үед энэ үндэсний том одоо вебинар виртуал чуулга явж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр бол энэ бол ёстой цагаа олсон ийм үйл ажиллагаа болж байна гэж ингэж бид харж байгаа. Доктортой хөгжлийн боловсролын төлөө хамтын ажиллагаа түншлэл гэсэн үндэсний энэ чуулганы одоо үндсэн ач холбогдлыг зохион байгуулагчид ер нь юу гэж тодорхойлж байгаа вэ? За зохион байгуулагчид бол ер нь бол нэлээд өргөн хүрээнд харж байгаа. Яг манай хэлцүүлгийн одоо хүлээж байгаа үр дүн хувирган өөрчлөх арга зүйн шин санаа бүхий хичээлийн хөтөлбөрүүд бол боловсруулагдана. Энийг буцаагаад эргээд олон нийтэд хүргэх ажлууд зохион байгуулагдана. Дэлхийн том хичээл доктортой хөгжлийн боловсрол гэсэн энэ одоо салбар хуралдааны үндсэн бас нэг чиглэлүүд байгаа хэ тий. 4 чиглэл бий. За энэ дэр нь болохоор гендрийн тэгшэрх, хүний эрх, доктортой хөгжил, дэлхийн иргэн шил гэдэг дэцэдүүд рүү задарна. Тухайлбал одоо гендрийн тэгшэрх гэдэг дээр 5 дэцэд бий. Хүний эрх дээр 5 байгаа. Доктортой хөгжил гэдэг дээр 10 дэцэд бий. Дэлхийн иргэн шил дээр 9 дэцэд бий. Энд чинь үндсэндээ ингээд 29 дэцэдүүд улам л одоо юм ингээд улам сэдв наривчлагтаад ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр оролцогчдын хувьд бол сэдв тодорхой байна гэдэг чинь бас оролцох одоо зохисол тэмүүлэл нээлттэй болж ирэх байх л гэж ингэж харж байна шүү дээ. Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаанд одоо доктортой хөгжлийн талаарх, доктортой хөгжлийн боловсролын талаарх үйл ажиллагаа одоо яаж туссан байдгийг тийм ээ. Манай байгууллага бол ер нь яг үндэсний хэмжээний шалгалт судалгаа зохион байгуулдаг. Эцсийн үнэлгээний ийм одоо яг чиглэсэн институт. За доктортой хөгжлийн боловсролын одоо үзэл санаа, агуулга, үнэт зүйлс тэр ямыг одоо үнэлгээний ажил тусгах ажлууд бол тодорхой түвшинд хийгдэж байгаа. Тэр жишээл доктортой хөгжил нэг төслийн хүрээнд одоо манай байгууллагаас суралцагчдын мэдлэг, хандлага, чадварыг илрүүлэх дан доктортой хөгжлийн одоо юугаар үзэл санаа суурилсан даалгавар боловсруулж судалгааны шалгалт өндөр авч үр дүнгийн холбогдох газрууд нь өгчээлээ. Манай байгууллага нэг томоохон үйл ажиллагаа тийм боловсролын чанар үнэлгээний судалгаа гэдэг. Энэ судалгаан дээр бол доктортой хөгжлийн боловсролын мэдлэг ойлголтыг илрүүлэх бүр асуулга хүртэл
тусдаа бэлтгэсэн асуулга хүртэл цуг явж яадаг. Тэр асуулгуудынхаа үр дүн гүйцэтгэл одоо дүн оноог нь хариулсан эзлэх хувь энэ юмнуудаар нь доктортой хөгжлийн боловсролын хандлага ийм байр байдалтай байна гэдэг. Тэгээ нөгөөгөө тайлан шинжилгээнд тусгаад ингээд явж байгаа. Доктортой хөгжлийн боловсролын хамтын санаачлах түншлэл үндэсний одоо виртуал чуулганы нэг салбар хуралдаан болох дэлхийн том хичээл доктортой хөгжлийн боловсрол гэсэн одоо энэ салбар хуралдааны талаарх тань мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Бидний өнөөдрийн зочин боловсролын үнэлгээний төвийн ахлах мэрэгчлэн Батсөх байлаа. Танд баярлалаа. За баярлалаа. Доктортой хөгжлийн боловсрол 2 төсөл.